За сайн уу? За энэ удаагийн уншлага тэр чамд юу хэлж чадахгүй байна вэ? За энэ сэвдээр уншлах эгчийн заав сонголтын 3 карт. Хэрв та энийг олж харж байгаа бол таны бодж байгаа тэр хүн бас чамд хэлж чадахгүй байгаа зүйл байна гэсэн үг. За тийм учраас сонголтоо зөв хийгээрэй. За тэгээд уншлагыг дараагийн хэсгээс үзээрэй. За нэгдүгээр группийн уншлага эхэлж байна. За нэгдүгээр группийн сонгогдсон хөзрүүд. За хөзрүүдэд илгээд шууд уншлах юм нэ. Окей. Сүүлийн үеийн супер 7 гэдэг шиг 7 картаар мессеж өгдөг болсон. За энэ өдрүүдээс тэр чамд юу хэлж чадахгүй байгаа вэ гэдэг. Та энийг бодвол тэ сонсох хэрэгтэй болоод энэ группийг сонгоод орж ирсэн байхаа. За энэ группийн хөзрүүдийн энерги за юу хэлэх гээд байна? Stork, unexpected income гэдэг. За энэ хоёр хөзөр маань тэ ишүү бүр King of Swords. За энэ гурван хөзөр бүр эдгээр хөзрүүд чиний амьдралд тэ шинэ үе эхлэх гэж байна гэдэг. Stork гэж нүүдлийг илэрхийлдэг. Шинэ юм эхлэх гэж байгаа. Энэ шуунууд яадаг вэ? Нэг газараас нөгөө газар руу нүүж явж шинэ газар орчинд очиж шинэ орлого одоо шинэ санхүү шинэ ажлын байр бүр магадгүй мөнгө зоосоор зөвхөн тэр мөнгөийг илэрхийлдэг үү? Бас нөгөө юу илэрхийлдэг вэ гэхээр одоо байр суурийг бас илэрхийлнэ. Гэх тал дээр та шийдвэр гаргах гэдэг юм гэсэн. King of Swords гэдэг дээр. Бүр энэ шийдвэрээ гаргачаад ч байгаа. За тэгээд ер нь та биш энэ чинь тэр хүний талаар шүү дээ. Тэр чамд юу хийж чадахгүй байна вэ гэхээр. Магадгүй тэр хүний амьдралд иймэрхүү өөрчлөлтүүд орж ирэх гэж байгаа. Тэгэхдээ энэ хүн хамгийн чухал одоо яг Stork-оор бол тэ өөрчлөлт, шинжлэлт, нүүдэл, суудал. За гинт нэгээр нь яг л unexpected income гинтийн ашиг бүр гинтийг шүү. Нэгсэн та төлөвлөөгүй байсан цалин биш. Одоо бонус, гинтийн олз, гинтийн орлого, эсвэл одоо гинтийн буцааж авах хэвээр одоо юу байдгийг нэг тийм гинт орж ирж байгаа орлогыг хэлж байгаа байхгүй юу? Орж ирэх нь тодорхой орлогууд биш гэсэн үг. За энэгээр бас логик ухааныг хэлнэ те шийдвэр гаргалтыг хэлж байгаа. Тийм болохоор энэ хүн бодож боловсруулж шийдвэрээ гаргаж байгаа гэсэн үг. Зүгээр одоо бодлогогүйгээр зүгээр ингээд сэтгэлээрээ одоо юу гэх нэг санамсаргүйгээр ч гэдэг юм уу те тэгж гаргаж байгаа шийдвэр ерөөсөө биш ээ гэдэг байгаа байхгүй юу? Бодож боловсруулж ээж гаргасан шийдвэр нь ашиг орлогыг өгнө гэдэг. Тэгэхээр ямарваа нэг юм дээр одоогийн мөнгө санхүүгийн байдал энэ дээр яагаад юу хэлэх гээд байна? Одоогийн мөнгө санхүүгийн байдал 5-ын зоос буюу нэлээд санхүүгийн одоо хүндрэлтэй одоо онцгүй баг нэг юу гэх юм тийм санхүүгийн хувьд нэлээд зогсонх байдалтай баг нэг ядууч гэж энэ зарим нэг жинхэнэ одоо юу гэх тараа төзрийн жинхэнэ зургалтай хөзрүүд дээр болохоор вейд тарууд дээр ямар өдөр ядуу хүн байдаг хөхгүй бүр ядуу хүн бүр нор ховцтой. За тэгэхээр энэ хөзрүүдээр яг юу хэлэх гээд байна? Санхүүгээ маш сайн төлөвлөөд ултай бодож суурьтай шийдвэр гаргах юм бол танд ийм ашиг орлого олж ирэх боломж байна гэдгийг. Тэгэхээр магадгүй одоо тэр санхүүгийн нэг юм боломж байгааг одоо эн чинь тэр хүн танд юу хэлэхгүй байна? За яг дараагийн хөзрүүдийг уншиж гараад ирэх бах те. Энэ Four of Wands гэдгээр гэр бүлийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр таны гэр бүлийн хийнэгэн байх магадлал өндөртэй байхгүй юу? За, be yourself гэсэн те. Be yourself энэ карт. Одоо өөрийгөө дараад байсан гэсэн үг тийм. Эсвэл хэн нэгний төлөв өөрийгөө өөрөөсөө өөрчилж одоо юу хийх чадахгүй байсан гэх юм уу?
Одоо манай ингэдэж штэ нөгөө өр хүүхдүүдийнхаа төлөө өөрийгөө одоо нөгөө гаргууд нархаад ингээд зөвхөн ингээд нөгөө нэг ямар ч өөрчлөлт хийж чадахгүй байгаад байсан гэх жишээ нэ. За одоо уншлагын тийм ээ хамгийн гол нь энэ чинь уншлагын сэдвүүтэй тохирох хэрэгтэй. Гэтэл одоогийн байдлаар яаж ийм гэхээр ерөнхийдөө хөзрүүдийн нэг үрчлэн уншлагыг одоо хийлээд байна. Тэ? For once гэрүүлийн хөзөр. Гэрүүлийн яг л одоо бүр халуун дулаан урамшилдаг гэрүүлийн хөзөр. Энэ нэг мөнгө санхүүгийн байдалд харуухан байгааг энд шийдвэр гаргах одоо таны нөхөр байдаг юм уу? Бүр эрэгтэй хүний энергийг магадгүй хүүчин тэ. За тэн дээрээс гинтийн ашиг орлого олж ирэхийг гихчээ гişээгээр эднэрийг хэлээд тэр чамд хэлж чадахгүй байгаа яг үнэн нь юу вэ? Уг нь юу вэ гэдэг сэдвтэйгээ холбоол болохоор тэр шал өөрөөр self indulgence тэ чамайг өөрийгөө одоо илүү үнэлээсэй. Чи одоо өөрийнхөө байгаагаас илүү be yourself гэдэг байгаа. Self indulgence гэдэг. Энэ үзрүүдээр юу гэж нэхэр чиний одоогийн байгаад байгаа одоо тэр нэг байр суурь дүр төрх одоо юу вэ? Тэр бүхнийг чамайг тэрнээс илүү байх боломжтой хүн гэж нэгсэндээ чамд хэлдэг юм байна. Тэгж бодогддог гэсэн ярнэ. Чамд одоо чи өстө ингэ хийвэл ингэ тэгвэл ингэ өстө чи өстө чадна штэ. Бүр илүү штэ, бүр супер штэ, чи бол чадна штэ гэдэг ч юм уу те. Яг ийм чиглэлийн үгийг чамд хэлэхгүй байгаа одоо үг нэ гэсэн үг те. Тэгэхээр энэ магадгүй энэ манай нэгдүгээр группийг сонсож байгаа улсууд нэлийн гэрүүлийнхэн олж сонсох гэдэг. Нэг нь гэр орондоо өргөхтэй хараад ингээд өөрийгөө нэг жоохон одоо юу гэдгийг зөвхөн нөхрийнхээ гарыг хардаг ч юм уу одоо яадаг ч юм одоо ерөнхийн нэг дүр зурглал хэрэг тийм нөхцөл байдал тааруул. Тэгээ мөнгө санхүү зөвхөн нөхрөөс хамааралтай болчиход гэтэл нөхөр юу гэж бодож байна гэхээр чамайг одоогийн өөрийг чинь байгаа энэ байр суурьнаасаа илүүг олох чадaltaй. Хийх чадaltaй. Гэтэл яг л одоо нэгсэндээ мөнгөгүй энэ жоохон ядуу гэснийг илэрхийлж байгаа карт гэсэн шүү дээ тий. Тэгэхээр ийм байсан ч гэсэн одоо нэг яг л нөгөө энэний өмнө хүншлэгдэр гарсан шүү дээ. Нэг комфорт зон гэдэг яг л нөгөө өөрийнхөө нэг байр суурь байгаадаа л ингээд хандчихсан өөр ямар ч үйлдэл хийхгүй нэг гэрээсээ гарах дургуй нэг хүнийх нэгдүгээр группээр нөха баг тийм яригдаад. Бараг тэрний нэг энэний нэгийг сонсож байгаа улсууд нэг үргэлжлэл нь явж байгаа юм шиг л нэг тиймэрхүү юм болох гээд байх шиг байна. Тэр нь яг яаж юм гэхээр таны бодож байгаа хүн танд хэлэхгүй байгаа үнэн нь та чамайг өөрийг чинь магадгүй чиний нөхөр чинь чамайг өөрийг чинь илүү боломжтой илүү юу ч хийж чадах хүн. Одоо ингээд мөнгөгүй ч юм ингээд хоосон ч юм ингээд сарилаа суугаад ахаар хүн биш гэдгийг чамд хэлдэггүй байгаа байхгүй юу? Магадгүй чамайг мэдээж гэрүүлийн эзэн хүн юм ч одоо чамайг тэжийн тэтгэн хөр хөвгтэй хайрлна хаалт чамайг хайрлна насар нь хамгаална гэтэгцэн. Өөрөө болохоор зөвхөн нөхрийн гарыг хараад гэртээ суугаад байдаг ч үгүй юм. Магадгүй ийм гэрийн эзэгтэй нэр олон жил өөр хөвгтийнхээ төлөө өөрийгөө нэг жоохон тийм золиоссон байдалтай суудсан улсууд байгаа. Тэгэхээр хөзрүүдийн энерги ерөнхий эсрэгээр хэлж be yourself, self indulgence гэдэг. Одоо нэг алин болгон бусдын төлөө өөрийгөө яах вэ гэдэг шиг бас хөзрийн давхар мессеж нөгөөдөгтөө ч уйлдаад нэгдүгээр групптэй уйлдаад үргэлжлээд дахиж орж ирэх гэдэг шиг байна. Ерөнхийдөө нэг мэдрэмжтэй тэгж орж. Гэхдээ яг одоогийн уншлага дээр за тэр өмнөх уншлагыг бол мэдээж одоо оруулахгүй тийм. Хэрв энийг сонирхож сонсоод өмнөх групп уншлагынх нь тэр нэгдүгээр групп ямар байсан юм болоо гэд тийм. Хэрв танд анхаарал юу гэх юм сонирхолтой татах юм бол бас одоо гинтийн өөрчлөлт гэсэн сэдвийн нэгдүгээр групп байгаа бах тийм. Яг л тэрний нэг үргэлжлэл нь явж байгаа юм шиг нэг юм мэдрэмж орж ирээд байна л та. Тэгэхээр тэрийг сонгосон улсууд магадгүй энийг сонгох байх. Тийм улсууд олон байх болоо гэж бодогдмоор байна. Үргэлжилж байгаа энерги шиг байгаа таахгүй. За тэгээд таны тэр хүн болохоор чамайг өөрөөсөө илүү байгаагаасаа илүү боломжтой хүн гэдгийг чамд хэлдэг байл гэсэн үг. Тэрний хэлж чадахгүй байгаа юм нь юу вэ гэхээр чамайг тэжинэ тэтгэнэ хараа одоо чи гэртэл байж өөр хөвгтэй тэгнэ ингэнэ гэсэн гээд амлчихсан тийм шийдвэр гаргачихсан энэ хүн чинь болохоор эсвэл хүүхэд чинь хин ч гэж болно шүү дээ. Гэтсэн хүн чинь таач гэсэн бүр уулан те чадaltaй юм шүү дээ гэдгийг л нэгсэндээ хэлдэггүй гэсэн. Тэгэхээр яагаад хэлдэггүй гэхээр гомдоох вэ гэж боддог байгаа байхгүй юу? Шууд хэлэхгүй байгаад байгаагийн учир нь
За одоо тийжин тэтгэн харин ханд насар нь гэр орондоо л байж үр хөвгтэй л хараад байж ивэл одоо болоо гэд ингээд хэлсэн хүн чинь хэлсэн үгэндээ хүрэх гээд хичээж ин л тань хүн чинь. Тэгсэн ч гэсэн бас энэ санхүүгийн байдал муу байгаа байхгүй. А гэтэл яг тий чамд хэлэхгүй шууд тэгээд чи ч гэсэн бас адилхан мөнгө олох боломжтой шүү дээ. Чи чадсан шүү дээ. Чи бүр бараг надаас илүү шүү дээ гэд ингээд хэлэх гээд тэгэхээр чамаа гомдоочих уу гэж айсандаа хэлдэггүй л гэсэн үг. Тэгээ яагаад тэгж өөрийгөө хангалтгүй гэж бодож байгаа. Өөрийнх нь олж байгаа орлого бодит байдал ерөөсө хангалтгүй байна гэж мэдрэгдээд байгаа гэсэн. Чамааг ч гэсэн одоо хангалттай сайн авч явж чадахгүй байна. Мэдээж өөрийнх нь боломж юм байгаа юм чинь чамааг ч гэсэн хангалттай сайн авч явж чадахгүй байна гэдэг дээрээ одоо нэгсэндээ дутуугийн мэдрэмжтэй гэсэн үг. За энэ хүмүүс хэрэг гэр бүл хүмүүс биш тий өөр орчин өөр хүмүүс байвал магадгүй та тэр хүнээсээ илүү одоо ажлын байран дээрээ байр суурин дээрээ одоо юу гэдгийг олж байгаа мөнгө санхүү орлогынхаа хувьд хамаагүй илүү байр суурьтай хүн байгаа. Гэтэл тэр хүн чамаас өөрийгөө голдог учраас чиний хэмжээнд хүрэхээр биш гэж өөрийгөө голж байгаа учраас тэрийгэ чамд хэлдэггүй гэсэн. Сэтгэл байсан ч за надад одоо юу гэх юм тий. За өөрөө нэг залуу эсвэл нэг хүүхэн хин нэгэн байлаа гэхэд эсрэг хүнсний чинь чамааг бодож байгаа тэр хүн юу гэж бодож байгаа нөхөр надаас дээр байр суурьтай за намайг би энэ хүний одоо нэг үхэн одоо хэмжээнд нь байр суурьнд нь зандаанд нь одоо юу гэдгийг хүрэхгүй тийм учраас танд одоо хэлж чаддгүй үнэн нь юу вэ гэхээр таны гэсэн сэтгэл байгаад байдаг таны гэсэн одоо юу гэдэг хайр байгаад байдаг таны гэсэн одоо юм байгаад байдаг. А гэтэл өөрийгөө голоод байгаа гэсэн. Өөрийгөө голсноосоо болд танд нэг тийм тодорхойгүй харьцаатай яг яах гэж байгааг нь мэддэхгүй нэг хүн байгаа бол тэр хүн таны ажлын байр суурин дээр эсвэл бага залуу хүн эсвэл одоо юу гэх юм местний хувьд доогуур тушаал төвшний хүн хэрэг тийм хүн байгаа бол тэгээ яах гэж байгааг нь тодорхойгүй юм шиг харилцаа. Тэр хүн өөртөө итгэлгүй байгаа учраас танд хэлэхгүй байгаа шүү. Танд хэлэхгүй байгаа үнэн гэдэг юм тэр. Тийм учраас надад тагцсан надаас арай өндөрдөж ийн гэд ингээд нэгсэндээ би чамд хүрэхгүй гэж бодож байгаа байхгүй юу. Энэ хүний төвшөнд би хүрэхгүй гэж бодож байгаа учраас. Тэр хүний одоогийн тийм яг нууцаар бодож байгаа тийм бодол шалтгаан бас байна. Тэрийг нэгдүгээр хэлэхгүй байна. Хоёрдугаар unexpected income гэдэг хөзөр юу картаар яг юу хэлэх гэ тийм тэр мөнгөнийхөө тухайд, ажлынхаа тухайд, бас амьдралынхаа тухайд те тогтвортой байр суурин дээр хүртлээ бол хэлэхгүй гэсэн санаа. Өөртөө итгэлтэй болно гэсэн үг шүү дээ одоо энэ. Өөртөө итгэлтэй болохоос нааш танд бол одоо хичнээн сэтгэл байсан ч одоо өөрийгөө илэрхийлэхгүй тэгээд хараад ажиглаад явж явах бах тийм чимээгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ гинтийн орлогыг хэлж байгаа шүү дээ. Одоо уул нь хийж байгаа ажил гэхээс илүү ажлаас гадна гинтийн өөр ямар нэгэн орлого олж өөрийнхөө байр суурийг нэг жоохон тий босгоод тийм өөртөө итгэлтэй болоод авъя гэсэн санаа. Тэрнийхээ дараа нь чамд тэр бодол сэтгэлээ илэрхийлнэ гэсэн үг. Яагаад хэлэхгүй байна ойлгомж тий? Тэр чамаас тушаал төвшин доогуур эрэгтэй хүн байх магадaltaй өөрөө энийг үзэж байгаа хүн эмэгтэй хүмүүс байх магадлал бүр 80-90% байна. Ер нь бол өөрийгөө сул дор харагдуулах дурггүй гэсэн үг. Энэ King of Swords гэдэг чинь өөртөө итгэлтэй хаан хүн байхгүй юу? Сэлэмний хаан хүн. Тэгэхээр нэгсэндээ өөрийгөө ядуу байгаагаар, сул дорой байгаагаар одоо юу гэх юм мөнгө төгрөггүй байгаагаар эсвэл байр суурийн хувьд доогуур байгаагаар харагдах дурггүй хэн нэгэнд тэгж өөрийгөө одоо үнэлүүлж цэгнүүлэх дурггүй гэсэн үг. Тэгэхээр бүх юм логик тооцоотой тийм. Тэгээд тэр амжилтанд хүрэхээс нааш л гэсэн. Тиймээс энэ хүн яг яаж харагдав гэхээр тийм хэрэг одоо тийм гэр бүлийн биш өөр талын тэрүүн гэр бүлийн талын нэг хэсэг улсуудад ингээд зориулаад уншсан шүү дээ. Тэр үл яг таны нөхөр таны найз залууд юу гэдэг тийм байгаа бох тийм. Гэтэл
Хэрв энэ өөр байр суурьны өөр тэр хэн нэгэн байгаад байгаа бол тийм чамд нэг тийм чамд гэхээс илүү бусдад аягүй тийм хүүтэн хөндөө хүн шиг харагддаг байхаа. Нэлийн өөртөө ихтэй, нэлийн тийм одоо юу гэх юм тий. Яг бодит байдал нь хичнээн карман хоосон жаахан тааруухан байлаа ч гэсэн нэлийн өөртөө ихтэй харагдаж байгаа. За, гэтэл Stork Port of Wands гэдэг энэ хөзрүүд ирээдүйд юу болохыг хэлэх гээд байна. Магадгүй энэ хүний дээр unexpected income орж ирээд те тодорхой хэмжээнд өөртөө гэсэн ихтэй болж байгаа юм байна. Болох юм шиг байна. Тэгэнгүүт яана гэхээр тань руу үйлдэл хийн. Stork-оор үйлдэл хийх гэдэг байхгүй шүү. Энэс нь үйлдэл хийн хөдөлгөөн хорно гэсэн үг. Энэ харилцаанд одоогийн байгаад байгаа энэ харилцаанд ахиц дэвшил гарнаа. Хэрв гэр бүлийнхаа нөгөө нэг хэсэг эхлээд хэлсэн улсууд үз. Тэр нь яаж ийм нэхэр эргээд эвлэрнэ, ойлголцол ирнэ. Яагаад нөхрийгөө одоо жишээ нь учир нь олдохгүй юм шиг ингэж байдаг байсан бэ гэдэг дээр гэр бүлийн ойлголцол тий уулзаж ойлголцолд хүрнэ гэсэн тийм санаа. За тэгээд гэр бүлийн хүмүүсийн хувьд байсан ч адилхан. За нөгөө краш арай нэг өөр төрлийн хүмүүстэй байгаа шүү дээ. Тэр ажил холбоо мест тэр мөнгө санхүүгийн орлогын арай дормор гэдэг. За тэр хүмүүс нь байсан ч гэсэн юу гэдэг нэхэр тэр хүн нэгсэнд одоогийн тийм ямар байгаад байгаа мөнгө санхүүгийн тийм гэсэн орлогыг нуудаг. Гэр бүлийн хүн бол чи хэрв тийм боломжтой байж ээж гэдгийг чинь нуудаг гэдэг байгаа байхгүй. Чамд хэлдэггүй байгаа юм аа. Хэлж чадахгүй байгаа үг гэсэн үг. Ажлын байр суурин дээр арай өөрийгөө дор дүнлчихэд байгаа хэн нэгэн танд болохоор яг юу гэж нэхэр би өөрийнхөө байр сууринд хүрээд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ олцсныхаа дараа чамтай харьцнаа гэдгийг хэлэхгүй байгаа гэсэн үг. За ингээд нэгдүгээр группийн уншлага ерөнхийдөө ийм уншлага болж байна тий. Тэгэхээр нэг хоёр төрлийн хүмүүс нэлийн сонгож сонсох юм болоо да гэж хэлэхээр юм байна. Энэ одоо бас л тасарсан. За жоохон дээшлүүлж иж унших хэрэгтэй байсан байх шүү. Окей. За ингээд нэгдүгээр группийн уншлагыг нэг камер дээр байршуулдаг болохоор тийм ээ. Босож харж марна. Ингэх хэрэгтэй байсан байна. За ингээд уншлах сонсонд баярлалаа. За амжилт хүсье баяртай. За хоёрдугаар группийн уншлага. За картуудад илгэчихье. Тэгээд шууд. Окей, уншлагандаа хийчихнэ. За ингээд. За ингээд уншлаганд орчихё. За одоо болохоор болсон байна. За тэр хүн чамд яг юу хэлж чадахгүй байгаа вэ гэдэг уншлага дээр хэрэг юм бол always буюу шар шуу тий sunglass гэдэг чинь харанхуудч хардаг бас юмыг тодруулж хардаг тий бас их хоорондоо юм 1 6 7 үзрээс бас нэг хоёр нь айгүй утга төгөлдөр юмнууд гарч ирээд байгаа шүү бас энэ гэсэн сонирхолтой тий. За 3 дугаарх нь бүр love life тий. За энэ хүн тэгэхээр үндсэндээ тий чамайг бүр ингээд айлч цаг үед нэлийн ажиглаж байгаа гэсэн санаа. Сангласаар нэлээд тодруулж харна тий. Чамааг бодит үннийг нь харах гэж яг гэдэг одоо чиний магадгүй мэдээгүй байгаа өнцгөөс харах гэж ч юм уу. Энд бүр оос ихэр шаршуу шүү дээ. Шаршууч бас бүр ерөөсө харанхууд чимээг болж хардаг амтан гэдэг байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө чамааг чимээгүүгээр ажиглаж байгаа хүнийг хэлж байгаа. Чиний тухай чиний бодож байгаагаас илүү чамааг ажиглаж байгаа гэсэн үг. Чамд нэгсэндээ ингэ сэтгэлтэй болцсон байхгүй юу? Тэгээд өөрөө баг нөгөө яг мэдээж хин нэгэн ажиглаад ахаар хүнд мэдэгддэг шүү дээ тий. Яг тэр шиг мэдэрч байгаа бах. Тэгвэл ямар ч үйлдэл хийгээгүй шүү энэ хүн. Яагаад гэхээр энэ bad health гэдэг нь нэгсэндээ энэ нэг өвдсөн хүний зурагтай байгаа шүү дээ тий.
Гэтэл энийгээр яг юу хэлж ийн гэхээр заавал яг өвдсөн хүн биш байхгүй юу? Энэ хүний дотор сэтгэлийнх нь тамиртынхээ ядрал. Яг махан биений өвдөөгүй ч гэсэн сэтгэл зүйгийнх нь хувьд гэсэн үг. Өөртөө итгэлгүй байгаа байдлыг бас илэрхийлнэ. Тэгэд бүхнийг анзаараад нэгсэндээ дотроо бодоол боловсруулаад яваад байгаа хүн. Шууд бол тэгж илэрхийлдэг төрлийн ч хүн биш байгаа байхгүй юу? Хов хүн нь өөрөө юмыг нөгөө нэг 7 хэмжиж нэг огтлно гэд Монгол үг байдаг шиг маш их ажиглаж ээж ямар ч одоо нөгөө юу гэх юм тийм одоо алдаа гаргахгүй одоо нэг тийм чиний нэг юм төгс нэг тийм нэлээд удаан ажиглах байх шүү тийм юм төрлийн хүн бол тийм. Тэгэхээр хараал мэдрээл дүгнээл магадгүй нэг ажлын байранд одоо хаана гэдгийг чамтай их олон таарал тэгсэрний нэг тийм шимээгүйхэн шиг нэг олон юм ярихгүй тэгээд дуугахан шиг ажиглаад байгаа төрлийн хүн байгаа. Тэрийг нь чи ихэнх нь бараг мэдхгүй шахуу ийм хүнийг бол тийм. Зүгээр л нэг за нэг таньдаг хүнгээ хараа явж итэл өөдөг чи арай өөр бодлоор хараад идэг байх жишээ нэ. За нэг иймэрхүү төрлийн чиний нэг гэсэндээ чимээгүй краш юм уу да. Краш өөртөө итгэлгүй краш л юм шиг байна тэр. Одоогоор тийм хэлэхэд. Чамтай илүү гүн харилцахыг хүсэж байгаа боловч тийм ээ чадаагүй байгаа. Чадахгүй байгаа. Үйлдэл бүр огт чийгээгүй байх. Тэр нь магадгүй таны энэ хараад Tree of Cups таны ажлын хамт олон дотор юм уу найз нөхдийн чинь донд хүрээлэл донд явж байгаа магадлал өндөр шүү тийм. За тэгэл таны одоо юу гэдэг сошиал медиа, сошиал фейсбુકийг чинь хардаг ч юм уу, за сторийг чинь хардаг ч юм уу те. За ерөнхийдөө л тэгэл сайхан ажиглалтын байдалтай ажиглаа л байдаг тийм. Яагаад тэгэхээр өөрийнх нь зориг дутаад байгаа. Чамд гологдох гэсэн бас нэг тийм мэдрэмж, чамаг намайг тоохгүй байх гэсэн тийм мэдрэмж байгаа учраас. Одоо нэгсэндээ тийм энэ яг жинхэнэ love life, жинхэнэ хайр ч одоо хүндлүү тийм яг жинхэнэ хайр бол хүн рүү тийм үйлдэл хийж тэгэж шулуухан чаддаггүй шүү дээ яг үнэндээ тий. Маш их нэг өөрийгөө илэрхийлэл нэг юм очдог буруу ойлгоол ингээд хизээж хахиж харьцаж чадхаа байж үл яана маана гэд одоо за эсвэл намайг тоохгүй бол яана гэх жишээний бүр ерөөсөө маш нарийн нандин чухал байх тусмаа хүн удаанаар хин нэгнийг ажиглаж харж бүр тэрнээсээ болж биеэ хямртал сэтгэлээ хямртал байж байгаа хин нэгний тухай ярьж байгаа шүү тийм. Түүнээс энэ хүн буруу хүн муу ерөөсөө биш. Хайр нь одоо тэр татагдсан сэтгэл нь үнэн учраас. Тэгээ зориг нь хүрдгүн. Намайг тоохгүй л яана ч гэдэг юм. Хүлээж авахгүй л яана ч гэдэг юм уу. Намайг голол яана юу гэж хэлэх бол гэдэг. Ингээд баг хэлэх үг баг нөө гаргах үйлдэл болгоно айгу чухал болчдөг учраас жинхэнэ хайр гэдэг юмд айгу чухал болчдөг учраас нэг хэсэндээ зориг нь хөрөхгүй байгаад байгаа хин нэг л яриад байна тий. За тэр хүн танд тий таны тэгэхээр юу хэлж чадахгүй байна вэ гэдэг байгаа үнэн өөрийнхөө дотоод сэтгэлийг байгаа байдлаа хизээж илэрхийлж чадахгүй байгаа хин нэгний тухай байна. Тэр чамд юу хэлж чадахгүй байна. Таны мэдээчгүй төсөөлөжгүй байгаа хин нэг нь чамд крашлаад тэрэндээ стресстэй, тэрэндээ бүр сэтгэл нь хямраад, тэрэндээ бүр өөртөө итгэлгүй болоод ингээд байж байгаа хэн нэгний талаар нэгсэндээ та баг мэдчихгүй байгаа л гэсэн үг. Тэгээ яг юу гэж бодоод ингээд үйлдэл хийж чадахгүй гоо тэр одоо зөв цаг нь биш гэж бодоод байгаа. Тийм. Цаг нь болоогүй гэд. Тэгжэл ирээдүйд цаг нь гараад ирнэ гэж бодоод байгаа хөтөө фонд сөзрөөр ирээдүйг илэрхийлж байгаа. Зөв цаг нь болохоор магадгүй энийг ажил хамт олон байдаг юм сургууль нэг одоо ийм байдаг юм бол энд нэг юм зугаалга цаг үе нэг ийм газар очихоор нэг жоохон зориг ороод хэлийж гэж бодож байгаа юм уу тийм ээ. Гэх жишээгээр ерөнхийдөө цагаа хүлээж байгаа хүн гэсэн үг. Тэгээд тэр болтлоо одоо нэг яаж гүнд дурлахаараа ингэтлээ хямарт юм бэ гэдэг шиг уусаа тэгээд жинхэнэ хайр чинь тийм л байдаг юм гэсэн биз дээ тий. Одоо тэрийг
мэдсэн усаад мэдж байгаа ах гэдэг шиг. Яа тэгвэл энэ хараа Empress үзэр юу гэхээр эмэгтэй хүний бүр төгс гоо сайхан төгс бүр ингээд одоо юу гэх юм төгс эмэгтэй хэлбэрийг хэлээд байгаа хгүй бүр дээд. Тэр хүний хувьд та ерөөсөө бүр гайхамшигтай төгс эмэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас л өөртөө итгэлгүй болоод өөртөө ингээд яагаад чадахгүй байгаа гэсэн үг. Маш эмэгтэйлэг, маш одоо бусдыг татах бүр ингээд өвдөстэй юм шиг чадвартай гэсэн үг. Өөртөө маш их итгэлтэй бас бүр нэлээд өндөр үнцэнтэй бүр байр суурийнхаа хувьд ч тэр эсвэл одоо бусдын хувьд биш юм аа гэд энэ хүний таны энэ ингэж бодоод байгаа энэ хүнийхээ хувьд бол та бүр гайхамшиг байх гэдэг юм л та бүр хачин төгс гайхамшигтай гоё өсгөл болох гэдэг юм л та одоо эмэгтэй хүний төгс 100% хувилбар яах вэ байдал юм уу? За тийм учраас энэ нэг хэн нэгэн юун танд хэлэх байтугай өөрөө зориг нь хүрэхгүй би сэтгэл нь ямраад байж байгаа юм биш үү дээ. Нийтдээ ч юм төгрөг. За тэгээ хэн нэг ингэтэл нь одоо бас хайрлуулж дурлуулад одоо ингэж байж байгаа одоо та бүхэндээ одоо нэг цаг нь болохоор энэ хүн хэлэх байх тэгэхээр тэр болтол тий. Одоо баяр үргээ гэдэг шиг их хөвчлөлтөй санагчлаа хөвжсэн чинь тий. Миний дурчлаа гэдэг шиг гоё юм. Тийм. Ингэтлээ хин нэгэнд хайрлуулах их л гоё байдаг багтаа бодвол тий. Гэхдээ өөрөө гомгийн гол мэдэхгүй байгаа хэл та. Хин намайг яагаад яг юу болоод байна гэдэг мэдээж мэдэхгүй л яваа хэл та бодвол. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлж байна. За уншлага сонссонд баярлалаа. Баяр та. За одоо 3 дугаар группийн уншлага. За тэр чамд юу хэлж чадахгүй байна вэ гэсэн сэдв тийм ээ. За тэр чамд хэлж чадахгүй байгаагийг зөвхөн картаар танд юу хэлж чадахгүй байгаа хүн юм бэ гэдгийг хэлж өгье гэж бодож шүү. За окей. За энэ уншлагыг та олж сонсож байгаа учраас танд зориулагдсан ямар нэгэн мессеж байгаа болоод та олж сонссон болоо гэж бодож байна. За ингээд хүзэр зүг байрсан байна тийм ээ. За окей. Жохон дэшээ. За явахгүй. За энэ хүзрүүд маань юу хэлэх гээд байна? Фокус те үнэг гэсэн хүзэр. Үнэг гэдэг чинь за яг уу ер нь жоохон тийм удлаа байх тийм ээ. Одоо нөгөө таны сонголтын карт шүү дээ тий. Та үнэгийг сонгосон байна. Зөвхөн үнэгний тийм залтай байх, удлаа байхыг хэлээд байдаг шүү дээ ер нь бол тий. За тэр тэгтээ уншлагын сэдвтэй заавал холбогдох ерөөсөө алавгүй тийм. Уншлага дотор бол одоо заавал тийм залтай худалч хуурамч хүн байгаа гэсэн үг бол ерөөсөө бас биш ээ гэсэн үг. За энэ үнэг за courtship гэсэн тэр хүзэр хоёр тий. Яг юу хэлэх гэж байна? Чамайг үнэхээр одоо тий энэ courtship бүр ингээд нэг гэр бүлийн харьцаа нэлээд урт удаан хугацааны харьцаа харж байгаа хүн гэсэн үг. Чамтай нэлээд холын ирээдүй харж байгаа гэсэн үг. Энэ дээр хараа сонгосон үзэр чинь фокус байсан ч гэсэн тий. New home, шинэ гэр, courtship, ring байгаа шүү дээ тий. Амлалтын хүзэр. За тийм болохоор эдгээр хүзрүүдээр таныг одоо юу гэх юм одоо чамд сэтгэлтэй тийм чамаас бүр ингээд гэр бүлийн одоо бүр холын харьцаа харж байгаа гэж хэлсэн тий. Тэгэхдээ тэрийг маш болгоомжтойгоор маш нууцлагаар гэсэн үг. Маш болгоомжтой маш нууцлаг. Та тэрийг бүр ийм хэмжээнд бодож байгаа гэдгийг нэгсэндээ одоо мэдэхгүй байгаа тий. Бүр шинэ гэр орон цаагаараа бэлдээд явж явах чим чамтай хамт амьдрах одоо бүгжөө бэлдээд явж явах байт юм уу тий. За бүр одоо цаашдаа ирээдүйдээ чамтай байх гэр орон байр суурь одоо бүр ингээд энэ хараа 6 7 хүн үзрээс энэ 3 үзэр гурлаа бүр тийм. За дээрэс нь хермит бар ингээд нөгөө нэг одоо нэг юм юу гэх юм үгдээд зочруулсан юм шиг юм бас нэг юм хөдөлж ирээд учруулсан юм шиг тэр хүний хувьд та одоо нөгөө аягүй чухал хүн нь гэсэн үг.
Тэрийг нэг өсөндөө мэдрүүлэхгүй тантай нэг жаахан нэг багтаа харьцаад байгаа гэсэн үг шүү. Өөрийнх нь хувьд тийм хэмжээний чухал хүн чамтай тийм хэмжээний холыг харж байгаа бүр бөөгж мөгж одоо тэр байр сав одоо бүр тэгтлээ бодож төсөөлж бэлдэж байгаа хэрнээ тэрийг илэрхийлэхгүй байгаад байгаа нь энэ хүний бас чамд хэлэхгүй байгаад байгаа одоо нэг хэсэг нэ гэсэн үг. Өөрийнхөө чамааг үнэхээр одоо ингэтэй эхнэрээ болготлоо ч юм уу нөхрөө мэдээж энэ ирчүүд сонгох гээд байгаа юм шиг байна. Ягаад ч юм тий. Тэгэнгүүт ирчүүд ихэнх нь баг. Тэгэнгүүт одоо чамааг маш ихээр хүсэж байгаагаа чамааг эхнэрээ болгохыг хүсэж байгаагаа чамтай шинэ гэр амьдрал чамд бүр ингээд хөрмийн бөгжөө зөөж өгөхийг хүсэж байгаа энэ бүх байдлаа болохоор тий маш болгоомжтойгоор урагшлуулж байгаа учраас өөрөө энэ талаар нэгсэндээ бараг нөгөө тэгтлээ бараг одоо миний талаар ингэж бодож ирсэн юм уу нэг гээд одоо юу юм бэ? Эсвэл тэгж бодож ийн гэж санаагүй штэ гэдэг шиг тэрийг нэг айхтар илэрхийлэхгүй байгаа гэсэн үг байхгүй тэр бод чиний бодож байгаа юм чинь. Чамтай тийм удаан хугацааны бүр бат бөх харилцаа хүсэж байгаа гэсэн үг. Рингэр тийм олон жилийн амьдрал чамааг алдахыг хүсэхгүй байна гэд. За тэр тийм сэтгэлийн өгүүдээ чамд хэлэхгүй байгаа л гэсэн үг шүү дээ. Энд нэг юм байна тий. Магадгүй өөрөө энэ хүний амьдралын хиддэх энэ болж орж ирж болно шүү дээ. Гэхдээ энэ хүний амьдралд энэ Tree of Swords гэдэг нэг өнгөрсөн давсан бүр сэтгэлээр унагсан бүр өөрийг нь маш гүнзгий шархлуулсан бүр урвалт ирсэн байгаа байхгүй юу? Энэ хүнийг өнөөдөр танд уул насыг хараад ингээд өчнөө юм тантай төсөөлөд бодоод ингэж байгаа хэрнээ хэлэхгүй байгаа шалтгааных нь айгүй том нэг асуудал нэнд явж байгаа байхгүй юу? Энэ өнгөрсөндөө бүр үнэхээр шархалсан тийм. Маш их сэтгэлээр унсан тийм. Нэгсэнт урвалтаас баг тийм. Хаягдсан, орхигдсон хин нэгэн хуучин найз охин юм уу, хуучин эхнэрний юм уу, одоо хуучин нөхөр юм уу, хин нэг нь өөрийг нь маш гүнзгий шархлуулж урвсан гэсэн үг байхгүй. Гэтэл энэ урвалтаас энэ хүн одоо чамтай харьцаан дээр яг юм багтаа байгаа байхгүй. Ахаад ингэж өвдөхөөс айгаад байгаа гэсэн үг. Хичнээн чи итгэлтэй найдвартай арай шал өөр штэ гэд мэдэж бодож байгаа ч гэсэн нөгөөсөндөө зүрх сэтгэл өнгөрсөнд болсон юм хоёрынх нь одоо нөгөө энэ сэтгэлийн шарах бүрэн дүүрэн эдгэж анаагүй тэрийг мартаагүй одоо байж байгаа учраас айдас байгаад байгаа гэж байгаа байхгүй юу? Тийм учраас Seven of Wands гэдэг энэ өдөр өөрийгөө ингээ хамгаалж байгаа зү тийм. Магадгүй энэ харьцаан дээр өөрөө баахан буруутгагдсан байж болно. Тэгэнгүүт одоо болохоор өөрөө шархсан байж өөрөө буруутгагдсан болцсон байж болно. Тийм болохоор одоо энэ бүх байдал энэ нэг хоёр хөзрийн энэ байдал нэгсэндээ танд үннийг хэлүүлж чадахгүй танаас нуугаад яваад байгаа гол юмны шалтгаан энд явж байна. Дахиж өвдөхийг хүсэхгүй байна тий. Дахиж өвдөхийг хүсэхгүй байгаа учраас өөрийгөө барьж ин хорж ин хамгаалж ин дахиж буруутгахыг бас хүсэхгүй байна гэсэн үг. Тэр яалчгүй өнгөрсөндөө авсан травматай тэр нь бүрэн дүүрэн эдгэж ханаагүй тантай шал өөр харьцаа өөр юмыг эхлүүлэх бүрэн потенциал хараад ирээдүг хараад байж байгаа ч гэсэн бүрэн итгэлээ өгч чадахгүй байгаа учраас танд энэ бүхнээ хэлж чадахгүй байгаад байна гэсэн үг шүү. За тэгээ Hermit гэдэг хүзэр чи ганцаараа боддог. Тантай ярилцаж болно шүү дээ. За надад ийм зүрх сэтгэлийн шарах байгаа. Өмнө ингэж сайхад хоёлоо чи намайг ингэхүү тэгхүү гэдэг. Ингүүл би одоо статистикгүй шүү гэдэг одоо жишээ нэм чиглэлээ ингээд яриаг ингээд хэрв та яг зацхаас за яг магадгүй өмнө нэг ихнэрээсээ салсаа гэдэг юм уу те. Өмнө нэг нөхрөөсөө салсаа гэдэг тэр төдийд бол мэдж байгаа. Гэтэл ингэтлээ ийм нарийн процессыг та мэдхгүй байх. Ягаад гэвэл энэ хүн чинь энэ Hermit үзэр юу хэлэх гээд ганцаараа бодож боловсруулдаг. Шийдвэрээ нэлээд удаан гаргадаг. Та тэгэхээр энэ хүн өчнөө цаг хугацаа тантай харьцаа зөнд өчнөө цаг хугацаа өнгөрчөөд байхад яг яах гээд байгааг нь мэдэхгүй зөндөө удаан
танд нэг тийм айгу нэг талдаа бас тийм нэг өөрөө юу гэх юм баг нөгөө хотлаач юм шиг санагдал. Яг энэ хүн яада яг ямар байгаад байгаа юм бол гэд нэгсэндээ одоо ярихгүй нэгсэндээ дотроо дууга бодоод шийдээд тунгаагаад ингэж байдаг хүнийг юу бодож санаж байгааг нь мэдэгддэггүй байх гэж хэлмээр юм. Тийм болохоор энэ хүний гол эргэлзээ танд хэлэхгүй би яг одоогийн хийж байгаа энэ алхам маань зөв алхам хийж гин үү гэж бодоод идэг гэсэн үг. Одоогийн сонголт маань яг зөв үү гэж бодоод. Өмнөхтэйгээ харьцуулж бодоол одоо харьцаж бодоол. Зүрх сэтгэл нь чамайг зөвөө гэж хэлээд байхад энэ хүн өнгөрсөн энэ харьцаа байдалтаасаа болоод шархалсан зүрхэл нь яг зөв үү. Энэ удаа одоо тэхгүй үз гэл бодоод байгаа гэсэн үг шүү тий. Тэгээ тэр бүхнийгээ чамтаа болно ярьчвал тий ярьдаг төрлийн хүн биш байгаа тийм тэгэхээр мод үзэж өрс. Нэлээх цаг хугацааг аваад ганцаараа бодоол тунгаагаал юу болж байгааг нь мэддэхгүй яваад байгаа л гэж та хөндлөнгийн хүн таны харьцаа холбоотой харж идэг одоо яах гэж байгааг нь мэддэхгүй харцдаг хүнийхээ хувьд бодоход бол танд бол тийм л мэдрэмж төрнө гэсэн үг. Шал дими цаг хугацаа өнгөрөөгд яваад байгаа юм шиг тий. Тэгэхээр уул нь та ярийн энэ харьцаа юу н цаашдаа яг яах гээд байна гэхээр нэг ихлүүл тий тогтвортой байдалтай маш тогтвортой холын алсын тий хамтдаа олон жилийг хамтдаа өнгөрөх одоо нэг насны хайр хайн болох хэмжээний харьцааны нэгсэндээ эхлэл энд яваад байгаа. Тэгэхдээ энэ хүн эхний алхмаа айгуу удаан хийх гэдэг. Нэг алхмаа хийгээд нэг ойлголцоод нэг шийдчихвэл энэ айгуу тийм суурин тогтвортой тийм бас ажгүй сайхан харьцаа болох одоо тийм нэгсэнтэй потенциалыг хараад байгаа хүн байгаад байна гэсэн үг. За ингээд 2 дугаар группийн 3 дугаар группийн уншлага өндөрлж जैन. За уншлага сонссонд баярлалаа. Баяртай.